торгоны замын тэмээ төрийн бус байгууллагаас Монгол Улсын Хүнсгүт аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, говийн бүсийн аймагуд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэгтэй Монгол тэмээний өдрөлгийг Лондон хотод амжилттай зохион байгууллаа. Тэгээд тэмээний өдрөлөгт Монгол Улсын нэхэмлийн болон хүнс үйлдвэрлэлийн компаниуд оролцож өөрсдийн хувцсны загвараа танилцуулж бүтээгдэхүүнээ танилцуулсан амжилттай арга хэмжээ боллоо. Юуны өмнө бол арга хэмжээг санаачлан зохион байгуулсан торгоны замын төрийн бус байгууллагын нийт хамт олонд бас баяр хүргэе. Тэгээд цаашид бол энэ арга хэмжээ маань Европын болон Азийн бусад орнуудаар амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байна. Тэгээд цаашид өнөөдрийн зохион байгуулагдсан арга хэмжээний хүрээнд Британий холбогдох байгууллагуудын төлөөлөгчид мөн оролцлоо. Тэгэхээр Их Британи улс бол Монгол улстай 60 гаруй жилийн дипломат харилцаатай улс байгаа. Мөн Монгол улсын бүтээгдэхүүн хөгжиж буй орнуудын худалдааны хөнгөлөлтийн системд хамрагдсан. Тэгэхээр энэ хүрээнд бол 85% нь бол тарифгүй буюу бууруулсан тарифтайгаар Их Британд импортлогдох боломжтой. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээний үр дүнд манай Монгол улсын компаниуд маань Британий компаниудтай харилцаа холбоо тогтоож цаашдаа өөрсдийн худалдаагаа бол Британд бас өргөжүүлж чадна гэдэгт найдаж байна.